та нар донд юм төлөвлөх гэхлээр нэг л болж өгдөг тийм хүмүүс байгаа юу? Утсан дээрээ бичиг гэхлээр дараа нь ингээ мартчихдаг. Дэвтэр бариад хөтлөөд явъя гэхлээр бас байнга авч яваад ах боломжгүй байдаг. Тэгээ бодож явсараад нэг өдөр мартсан байдаг. Юу бодчихлоо? Юу хийн гэд бодоод илаа гэд. Тийм хүмүүс байх юм бол энэ бичлэгийг үзээрэй. Авраг буужаа. Хамгийн авраг том буужаа. Би бүр багтахгүй шүү дээ. Ийм том буужаа хийсэн би хардаг. За. Энэ болохоор ямар ижидтэй вэ гэхлээр бүх юмаа нэг дор харах боломжтой болчихж байгаа гэсэн үг. За энэ маань болохоор яаж миний хувьд ажиллаад байгаа вэ гэхлээр 3 том хэсэгтэй байгаа. Эхнийх нь болохоор brain dump, тэгээд календар хэсэг, тэгээд habit tracker гэсэн ийм хэсэгтэй байгаа. За би болохоор энийг яа гэж бодсон бэ гэхлээр ямар нэгэн шин санаа орж ирвэл энэ ч нэг бичнэ гэсэн үг. Энэ болохоор өөр хүмүүст гэх юм бол та ямар нэгэн ажил хийдэг, ямар нэгэн сургалтанд суудаг ч юм уу, ямар нэг юмд бэлтэж байгаа, эсвэл контент бүтээгч ч юм уу, ямар нэгэн бизнесмен ч юм уу тийм хүмүүс байх юм бол ер нь ямар ч хүн байсан байж болно. Хүнд чинь санаа орж ирдэг ш. Тэр олон төрлийн санаануудаа бичнэ. Тэнцэнээс шүүж агаад энэ хэсэгт бичиж болно. Эсвэл бичихгүй бол шууд тэнцэнээс ингэ шүүж агаад энэчнээс харж агаад энэ сард юу юуг хийх вэ гэдгээ шууд цохоод явчихна гэсэн үг. Зоогоод энийг энд хийчих, энийг энд хийчих. Тэгээд энэ санаагаа зоосныхон дараагаар задлаад энэ доотлын хэсэгт бичиж болно гэсэн үг. Би бол тэгж ашиглах гэж байгаа. За тэгээд хажууд нь мэдээж habit tracker орж ирж байгаа. Тэгээд та энийг болохгүй шууд ингээ 2 сар дараалаад хийхээр болсон байна гэсэн үг. Тэгэхээр энийг ер нь бол би 2 сарын хугацаанд ашиглах тийм том бууж олж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд дараагийн сарынх нь нэг нас пэйж нь хийцэн байгаа. Энийг ингээ шууд дараа нөхөд ингээд наачна. 5 сарыгаа 4 сар тосгоод ингээд наачна гэсэн үг дээр нь. Тэгээд та нар харж байгаа ах энэ юу юм бэ гэж энэ бол мэдээж та бүхэн харж байгаа чинь хайрцаг. Энэ маань ингээд бас хураагдаж болно. Тэгээд энэ бол манай хүүхдийн памперсны хайрцаг байсан байгаа. Яг ийм хайрцаг байсан. Тэгээд үүнийг нь болохоор би янзлаад хайчнаа ч хэрэг байгаагүй шууд ингээд залгаасаар нь шууд салгаад тэгээд ийм гоё амархан буужаа идэж болчихно гэсэн үг. Нэг буужаа идэг хүмүүс чиг юм тийм олон төрлийн юм юусоо шаардахгүй биднэрт нэг ийм хайрцаг тэгээд зүгээр нэгэн пластмастар байхтал болчихж байгаа гэсэн. Би бүр энийхээ нэг хэсэг нь хайчлаад алийг нэлээ. Энийг нь хайчлаад тэгээд шууд өөр нь шухам хийцэн. Тэгээ энэ бол ерөөсөө ядаад байх юм байхгүй. Хамгийн ажиллагаа багтай минимал буужаа. Тэгээ бүр аврах том 2-3 сарыг багтааж хамтдан төлөвлөх боломжтой. Нэг хосондоо буужаа хийх завгүй тийм хүмүүс зориулсан маш амархан бөгөөд олон сарыг багтаасан тийм easy буужаа гэж ойлгож болно. Тэгээд habit дээр болохоор шууд та нар хүсвэл ингээд зураас татаад явчих болно. Би болохоор шууд өөрөө баримжаар ингээд яасан ч болчих нэг юм будсан ч болно, экссэн ч болно. Тэгээд өөрийнхөө хүслээр хийгээ авчиж гэж бодож байгаа. Тэгэл миний ямар habit-ийг та нар ч одоо нэг хамаагүй л үү дээ. Тэгтээ жоохон ийгэл бүр энэ үгийн амар хөөрхөн. Одоо жоохон өөртөө анхаараа энэ хөшөө гэж байгаа. Тэгвэл бүр арай л амар жоохон сэтгэл готролд орох гэдэг юм шиг тийм мэдээж төрөөд байгаа. Тэгээд би яг энийг хийж авах үед надад амар гоё санагдсан шүү дээ. Яг тийм хийлинг хийж байгаа юм шиг, сэтгэл зүйн хэмжил хийж байгаа юм шиг. Хүн ямар нэгэн уран бүтээл, ямар нэгэн бүтээл зүйл хийхээр цаанаасаа бүр амар гоё л юм лээ. Би бас зураг зураад юм хийх сухаар амар тайвширлыг мэдэрдэг. Тэгээд бас би энийг
хийж явах та хийснийхаа дараа миний бүтээл сэтгэлгээ жоохон ч гэсэн орж ирсэнд бүр маш их баярлж байгаа. Одоо бүр юм хөгжөө ChatGPT энэ төр хөгжөөд бүр юм асуусаар агаад бүр өөр ингэсэн баг тарихгүй болоод санагдаад ямар ч тийм юм сэтгэх чадваргүй, шин санаа гаргах чадваргүй, уран сэтгэмж бүр ингээ багасаад юм шиг мэдрэмж төрөөд байсан. Тэгээд нэг юм юм хийгээд буцааж олж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгээд хэдий одоо юм хөгжөөд те шууд уцаараа ком дээрээ юм хийгээд болж байгаа ч гэсэн яг энийг хийчихээ надад ямар санагдаж байгаа гэхэлэр юмаа байнгын санаад байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Одоо ингээл утсан дээрээ бичлээ ч юм уу яг уламжлалт буужаад дэвтэр дээр ингээ бичингүүд тэр дэвтэр чинь ингээ хаалттай, стил хаалттай байгаад байгаа учраас байн хараад ангууд намын нүдэнд баймаа тусахгүй байгаа учраас тэг мартчихад идэг. Заримдаа ажилдаа төрчихж байгаа л дэвтэр сууж харах за ууж үе байдаг шүү дээ. Тийм учраас байнгын нүдэнд харагдчих ийм аврах том юм надад яг хэрэгтэй байгаад байгаа сүүлийн үед. Тэгэл байнгын хөшөг мөшөг бүр ингээл зүгээр босонгож хамаг ясмаас дуурай заяа. Тэгээ бүр тасгал хөдөлгөөн хийх маань байнгын сануулгах хэрэгтэй. Тэгээд ойрдоо юу юм уншихгүй бол бүр ямар ч үгийн баялаг болоод байгаа санагдаад байгаа. Тэгээд хүүхдтэй цаг зав гаргахгүй байгаа юм шиг мэдэрч төрөөд байгаа учраас ямар нэгэн активити зориулаад өдөр болгон хиймээр санагдаж байгаа. Тэгээ бас нэг 2-3 юм бодож байгаа яг юу хийхээ дараа нь тэгж бичэн. Энд дээр ганцхан чимэл болж байгаа юм аа миний нэг washi tape. Би бүр Монголоос авчирсан бүр ганцхан юм хэрэгсэл. Тэгээ надад өөр энэс урагасаа өргөж байхгүй. Тэгээ гарын дорх материалаар анх удаагийн юм амар том божиж үзлээ надад л маш их таалагдж байгаа. Тэгээ та нарт бас хэрэг болно гэж найдаж байна. Тэгээд хайрцагийнхаа нэг давуу тал нь энэ ч нэг ингээд хэрвээ хан дээр ч ямар нэг үлгүүд байдаг бол шууд ингээд зоочж болохоор. Тэгэл хүсэл ингээ хураагаа тавьчих. Тийм амархан. Нэг арай жоохон гой мой зурагтай хайрцаг сонгож байна. Тэгээд энийг болохоор ямар ч насны хүмүүс хийж болох юм шиг санагдаж байгаа. Ялангуяа гэр бүлээр юм төлөвлөдөг бол бас өөндөө гэртээ ингээд тавьчихад гэр бүлийнхаа активити ч юм уу тий тавьчихад бол зүгээр санагдаад байгаа. Хүүхдүүдтэйгээ ч гэсэн ямар нэг юм хийх тий утас компьютер интерес нь хүн дээр үлмэ байх юм бол хамтдаа юм бас хийсэн ч болно. Жохон дүүнэр маань үдчихвэл дагаад хийгээд бас юм төлөвлөхөд ямар ч асуудал байхгүй. Надад бол маш их таалагдчих байгаа. Өөрөө юм зарах гэдэг байна. За юм байна. Тэгээд миний Instagram хаяг байна ч гэж. За өөрчн би та нарт энд нэг жоохон дараа нь хэрвээ хийхээр болох юм бол хэрхэм шавгамгүй үед ийм хүснэг татах аргыг зааж өгье. Тип зааж өгье. За нэг юм харандаа хэрэгтэй. Тэгээд хэдэн хэсэг хуваагасаа шалтгаалаад яг тэнцүү хэмжээгээр арталтаа барьсан хуруугаа тавьж агаад уртлынх нь үзүүр хэсгийг жижиг гаргаа авчина. Тэгээд хооронд нь хэмжээг харьцуулаад болчихно гэсэн үг. Тэгээд би ганцхан л алдаа хийсэн. Тэгээд битээ тоогоор та нараас битээ алдаа. Би энийг хийж чадаа найзтайгаа төрсөн өдрийн талаар ярьж хагаад тэгээд хөөрлөнд байна ш та. 5 сарын календар хийж гэнэ гэж удаад баг мэй гэж бичих гэж байгаа. Тэгээд анзаараад хүш юу вэ гэдэг. Тэгээд энэ нүдээ бүр орхицсан. Эндээс нэг гэдэг угаалж яваад тэгээд 4 өдөр дуусгасны санаад байгаа мөртлөө 4 өдөрт ирсэн чинь ингээд алдцсан байсан. Тэгээд яах вэ? Би нэг өөрөө зохицуул ойлгоч чинь. Тэгээд та нар төсөөлтөө гэрч чинь ийм том аврах юм. Тэгээд энэ чинь бүүн санаагаа битсэн. Энэ чинь ингээд зооцсон. Энэ чинь боо хабитуудаа хийцэн. Тэрнээс нь хэрэгслээ дараа тийг явцсан юм. Нүдэн дээр шиг харагдаад ахаар хийг сэтэл чинь арай л их төрөх байх гэж бодож байна. Тэгээд энийг болохоор хабитыг би өмнө амар дарамттай хийдэг байсан. Яг заавал хийх ёстой юм шиг мэдрэмж авч хэцүү байдаг байсан байхгүй. Одоо болохоор би яг хийн. Гэхдээ зарим үед үнэхэр боломжгүй бол it's okay гэдэг өөртөө зүгээр боломж олгоно гэсэн үг. Зүгээр дээ. Тэгээд гол нь энэгээр би сараад өгнөх гээд байгаа юм. Яг юунд хэрэг цагаа зарцуулсан байна вэ энэ сарын хугацаанд. Тэгж дараа нь дүгнэлт хийх тас ашиглаад байгаа гэсэн үг. Тэгвэл бүр өөр үед нэг бүр сар өдөр хоног бүр маш хурдан өнгөрөөл хизээд нь юу амжуулаад яг
хэрэгтэй юмдаа цаг гаргаж чадаад байгаа үгүй амар тодорхой бус тийм нэг жоохон бидний нийгэм одоо жоохон сонирн болоод байна. Нэг үнэхээр хэрэгтэй юм хийгээд байгаа юм шиг. Тэсний бодоод үзэхээ хэрэггүй юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж жоохон сүүлийн үед төрөөд байсан. За юм байна. Тэгээ та бүхэнд хүүшээ нэг башиг авчлаа. Заах байх. За ингээд та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан болвол бичлэгэн дээр лайк дараад subscribe хийгээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.